5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр замын зогсолбор төсөл нь Өмнө Говь аймгийн Хам бөгд Цогт Цэций Баян уу сумдын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж Цогт Цэций гашуун сухад сүршлийн бүс болон 2 өртөө 6 зөвлөгийн барилга байгууламжуудаас бүрдэх бөгөөд 1-р зэрэглэлийн UIC 60 төмөр бүхий уул зүргүүгээр 16 гүр 126 хоолой 8 малын гарцтайгаар баригдах юм а. 2021 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар төсөлд 752 машин механизм 2309 инженер техникийн ажилчид ажиллаж байна. Төслийн хэмжээнд доод үдцийн газар шорооны ажил 85.7%, мал амьтны гарц 96.6%, дугуйн хоолой 100%, дөрвөлжин хоолой 96.5%-тай явагдаж байгаа бол жаазан гүүр 100%, дам нурууд гүүр 97% буюу гүүрийн ажил нийтдээ 84.9%-тай явагдаж байна. Дээд үдцийн 219 км замын үеийг угсарч 205 км замыг уул зүргээ болгож агнаад байгаа бол доод үеийн бааласт 86.8%, дээд үеийн бааласт дэвсэл 73.7%-тай явагдаж байна. Мөн ажилтны тойргийн газар шорооны ажил 100% дуусч, хил холболтын газар шорооны ажил 94%-тай, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 76.4%-тай, хил станцын ажил 54.1%-тай бол тохиолдол холбооны ажил 35%-тай явагдаж, барилга угсралтын ажил 34.6%-тай тус явагдаж 2022 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.